Оройн дэргүүдчтэй телевизэд чухал яриа нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр та бүхэн бас ажил амралтаа хослоод манай нэвтрүүлэг орой гарч байгаа учраас хослож байгаа. Гэхдээ өнөөдөр би бас та бүхэнд нэг сонирхолтой анхаарал татгаар зочныг өрн оролцуулж байна л да. Юу гэхээр магадгүй энэ болдоодаг дандаа улс төр ярьж идэг. Бас нөгөө улс төр хийж ярьж байгаа болов гэж бодож байгаа. Өнөөдөр үгүй. Өнөөдөр та бүхэн бүгдээрээ л гэр орондоо өөр хүүхдүүдтэй. Хүүхдүүд чинь сургууль соёл, за тэгээ 10 жилээс өгсөөл их сургуулиар дамжиж байгаа. Тэгэхээр хуучин социализмын үед бол бид нэр бүх одоо юу гэдэг миний ээж баярлал намайг өсгөхдөө миний хүмүүжлийн асуудлыг үндсэнд нь манай ангийн багштай хатгадаг. Манай хүүхд хүмүүжлтэй байна уу, хүмүүжлгүй байна уу, сайн муу явна уу, харьцаа марцааны доголдолтой байна уу, тамхитаад байна уу гэдэг дандаа манай ангийн багштай уулздаг гэсэн. Тэгэхээр хүмүүжил боловсролын асуудал бол яалтчгүй багштай холбогддог. Тэгэхээр би та бүхэнд нэгэн багш хүний өрн оролцуулж байна. Тэгэхээр Монголын боловсрол хаана яваа юм бэ? Монголын боловсролын тухай бид нар Монголын боловсрол болж байгаа мó үгүй багш нар яах ёстой гэдгийг яриулахаар шинжлэх ухааны доктор, профессор, боловсролын их сургуулийн боловсролын удирдлагын тэнхимэрлэгч Чагнагийн Пүрүүд орж байгааг өрн орцуулж байна. Танд энэ өрөө мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр магадгүй үйлчлэгчтэй гайхчих намайг ном рекламдах гэдэг нэг багш тухайн менежмент гэдэг нэг юм номыг би харсан. Тэгээ энэ бас миний анхаарлыг татсан. Зүгээр энэ бол энгийн хүмүүс л нэг хайхтар хэрэгтэй биш байх л та зөвхөн багш нарт хэрэгтэй байх. За ямар багшийн арга барилаар гэрийнхээ хүүхдийг сургах гэх юм шүү дээ. Тэгээ ном реклам тусан зүгээр энэ номыг хараад би таныг нэвтрүүлгийн зочноор зайлшгүйрэх ёстой мөн гэж бодлоо. Монголын боловсрол хаана явна уу гэдэг асуултаас асуултаа эхлэе. Хаана явна уу гэдгийн шалтгаан маань юу гэхээр аль 18 дугаар Ломносыг сургуульд байсан боловсролын тогтолцооны системээр 1920 30 40 оны үед Монголын боловсрол эхэлж ирсэн. Тийм ээ. Иннээс хойш гавьтэй юм өөрсдөггүй юу? Боловсрол гэдээ ярихын тулд боловсролыг бэлтгэж байгаа багш нарын тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр Монголын боловсрол хаана юм гэдэг сайраа хэлж байна. За энэ өнөөдөр МТV телевизэн өдөр юу үзэгчтэй уулзах хэрэгтэй байна. За Илэрээс ер нь менежмент гэдэг би бол боловсролын удирдлагаар мэргэжилтэнд бэлтгэхэд оролцож байгаад манай боловсролын сургууль дээр ийм шинэ маягийн мэргэжилт бэлтгэж байгаа. Боловсролын менежерүүдийг. Илэрээс ер нь менежментийн ухаан гэдэг нь өөрөө хаана байна вэ, бид хаана байна вэ гэдэг юмнаас эхэлдэг. Илэрээс менежментээс сэтгэнэ гэдэг маань энэ асуултыг өөртөө тавьж идэг. Энэ маань бол нөгөө орчиндөө үнэлгээ өгөх, тэгээ одоо цаашаа алхахын үндэс болж идэг юм юм л да. Тэгээ зүгээр энгийн байдлаар харж гисэн бид нар ингээд машин бариад хөдөлгөө өгөхөд өөртөө тэр асуултыг тавиал эхэлж явахгүй тавихгүй ингээд автоматар сурцсан болохоос биш. Одоо эргэн тойронд юу байна? Би машин одоо би хаана барилж гинөө. За тэгэл одоо цаашаа зорилгоо ингээд явдаг. Тийм учраас өөрийн чинь тавьж байгаа зорилгыг би тэр утгаар нь ойлгож байна. Тэрнээс биш одоо Монголын боловсрол хайгаа алдсан тийм байдлаар энэ асуултыг тавиагүй баг. Тэгээ манай боловсрол бол одоо би бол манай Монгол улсын боловсрол бол явдаг замаараа явж байна. Өөрийнхөө одоо зах үүргийг бас нийгэмдээ гүйцэтгэж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Ялангуяа одоо энэ хүндхэн үеийг бид нар тууллаа. Нэг нийгмээс нэг нийгмийн төгөлцөөс нөгөө нийгмийн төгөлцөө рүү шилжнэ гэдэг бол амаргүй юм байна. Бас удаан үргэлжилдэг юм байна. Бас яхан одоо бэрхшээлтэй хүндрэлтэй зовлонтой тохиолддог юм байна. Тэр одоо юмд бол манай боловсрол бол мөн л адилхан тэрнийг ард түмтэйг адилхан туулж өнгөрөөж байна. Мөн л одоо бэрхшээл зовлонгуудтай хамтлан өөрчлөлт үүсгэж байгаа. Шинжлэх хийх ч гэсэн шинэ маягийн боловсролч бэлтгэхэд бол бас өөрийнхөө үүргийг үүсгэж байгаа. Гэхдээ төгсөн гэж бол хааж байхгүй. Мэдээж хэрэг одоо энэ дутагдaltaй талуудыг авалтай талууд би ер нь одоо ингээд боловсролыг бэлшээлэх бол цайгаад одоо болох байдлаар байдаг юм тийм. Бусад улс орнуудад одоо жишг байдлаар байдаг юм. Тэр талаас илүү хувь хүнийхээ одоо иргэдийнхээ хэрэгцээг яаж хангаж чадж байна вэ? Яг зөв тийм. Хэрэгцээг яаж хангаж чадж байна вэ? Тэр олон иргэд чинь нийлээд бүлэг болдог. Тэр нь бол одоо бас нийгмийн хэрэгцээг хэрэгжүүлэх юм байна. Тэрнийг одоо яаж үйлчлэх чадж байна гэдэг талаас нь үлдэх явдал чухал юм аа гэж нэгдүгээр үнэлгээ бол тэр байх хэрэгтэй. Тийм учраас тэр хэрэглэгчийн талаас бид нар бол боловсролын үйлчлэг үзүүлж явдаг болсод би
би бол яг зөвхөн судлаачийн хувьд бол энэ байр суурийг хийж болох юм. Уг нь бол зөвхөн одоо манай хэрэглэгч нар, суралцагч нар, суралцагчийн төвд байж байгаа тэр улсрлаг өсөлтөд хүлээж авч байгаа тэр асуудал гол үндэгээ хэлдэг манай зөвлөгөө хэлсээр л байна. За хоёрдугаар үндэгээ нь бол тэр одоо манай нэг хаяа нэг юм яриа байдаг л дэлхийн хэмжээ гэдэг. Тэр бол над жоохон баримжаа муутай санагдав. Яг тэр бүхнээс тэр чинь одоо хөгжилтэй ч орон байна. Уран хөгжилтэй ч орон байж аль нэг одоо төвшин гэх үү. Тэрний орон бол тодорхой олон улсын одоо төвшин тодорхой улс орнуудын төвшин тодорхой бүс нутгуудын төвшин адил арга замаар одоо явж байгаа улс орнуудын төвшин ямар байр суурь эзэлж байна гэж үнэлдэг бүр тусгай одоо шалгуур үзүүлэлтүүд байна. Гадар үзүүлэлтдэг. Тэргээрээ бол манай улс бол угаас хэмж одоо хавар байр эзэлж байгаагүй. Эцэг явж байгаа. Жишээлбэл одоо хамрын судалтын хэмжээ байж гол үнэхээр бичиг үсэг тайлбарлалтын хэмжээ байж байна. Тэ нэг хүнд одоо оногдох нэг суралцагч оногдох улс сурлын зардлын хэмжээ байж байна. Гэх мэтлэнгийн юм үзүүлэлтүүд байдаг. Тэгээд хамрын судалт нь бол олон үзүүлэлт бол задарна л да. Тэр үзүүлэлтүүдээр бол манай бас нэгч одоо хаагуураад яваагүй юм байдалтай нэг багшд оногдох суралцаа таарах үзүүлэлтүүд бий. Жишээлх юм бол одоо нэг танхимд одоо хичээлж байгаа хүүхдийн бүлгийн тоо энэ төр бол одоо давцсан давцсан хөлтөө нутагтаа бол гайгүй ба шүү дээ. Тэгээ ийм юмнууд байна л да. Та мэдээж өөрөө багш хүн юм чинь багш нарын бол өвөрх байх л та. Зордсомаа багш нар бол юу гэдэг намайг ингээд хэлчихэр юм яас хуцд юм байх л та. Юу гэх надад их сургууль төгсөөд гарч байгаа багш нар юм нэг жоохон дотоод юм санагддаг. Өдөөнөөс нэг хүүхэд оюутан болж ирээд их сургууль одоо юу гэдэг багшлах их сургуульд орлоо л тоо. Хангай 2 жил Улаанбаатарт уучраалах гэж байр хоолмор уучраалах гэж явж байгаа 2 жил өнгөрөөд. Тэгээ ингээд дундуур нь төгсөх гэж явж байгаа ингээд төгсчдөг. Тэгээд манай шиг сургуулийн програмаар сурдаг юмаа сураад ингээд явж ирсэн л ерөнхийдөө нэг нэг хүнд юм заах удааг юмар л төгсөж байгаа шиг санагддаг. Зүгээр би сайхан хавар бас 2-3 хон сургуулийн хонхны хоёрын арга хэмжээнд дөрөгдөд л байж хад тэгж ажиглагдчихсэн. Сургуулийн өдөн дээр тийчийн тархитад л шилүүдэд газар шидчихэд байгаа нэг боловсролтой шилхүүгүй юу. Хонхны хоёрын дуусах үед ээж хүмүүдэд тасраа унтсан байгаас оюутныг би боловсролтой гэж хэлэхүү. Боловсролтой хүнд боловсрол өгөх гэж байгаа хүн чинь өөрөө боловсролтой хүнд өгнөдөө. Ер нь зүгээр та энэ талаар ямар бод манай оюутнууд хэр сайн боловсрож гардаг вэ? Тэгээ энэ бол зөвхөн манайд ч байдаг асуудал биш. Энэ бол бусад улс орнуудад бас байдаг. Ер нь одоо нөгөө яг тэр хөлтөөс тэр хүлээлт гэж нэг юм байна. Яг тэр хөлтөөс одоо нөгөө хүү дээд боловсролтой болоод нэлээх хэмжээний мөнгө зараад бас одоо тэр гэр орондоо бол одоо чухал хүн болно гэд хүлээж идэг эцэг эхчүүд. Нөгөө тэр хүлээж авах байгууллагууд байж жишээлх юм бол одоо сурвалжлагчид одоо сая төгсөөд ирсэн багш өстой нэг цоошин багш орж ирээд биднийг өстой нэг янзтай сайн багшлаад ингээд юм сургаад өгнө гэсэн. За манай багш нар ч одоо бас яг удаад ингээд нас масан чахиж гисэн. Ийм янз бүрийн хүлээлтүүд байдаг. Тэр хүлээлт бол нэлээд тийм өндөр хэмжээнд сургууль төгсөж байгаа хүнээс хүлээх хүлээлт бол тийм өндөр хэмжээтэй байдаг. Гэтэл үнэ хэрэгтэй бол сургууль төгсөж байгаа хүн гэдэг бол ялангуяа багштар одоо төвлөрөөд яхад бол багшийг бэлтгэн багшийг одоо багш болгоно гэдэг асуудал 2-3 үе шатаар явдаг. Эхний ээлжинд бол тэр багшийн сонирхол, багшлах сонирхлыг бий болгох. Тэр бол өөр 10 жилээс одоо баг эхэлж явах хэрэгтэй. Багшлах сонирхлыг бий болгож явах. Багшийн хөдөлмөрт дурлаж явах. Тэр одоо юм бол. Тэгээд дараа нь одоо тэр бакалаврын төвшөнд бол одоо багшийн үндсэн багшлахуйд суралцж явах. Мэргэжилтэн болж явах. Энэ мэргэжилтэн боллоо гэдэг бол багш болчлоо гэсэн үг шээ. Тэрвээ зүгээр багш мэргэжилтэд иргэн боллоо гэсэн. Тэгээд дараа нь багш болно гэдэг асуудал бол дараагийн шатны сургалт магистр бусад орнуудад бол одоо ингээд дараагийн багшийн 2 жил 1 жил 2 жилээр бэлддэг шатнууд байна. Тэгээд дахиж одоо шалгаа дахиад ингээд нөгөө сургуулаа төгссөн хойно дахиад одоо багшд бэлдэх яг жинхэнэ багш болох. Тэр нь нөгөө тэгээд дараа нь нөгөө багшлах эрхээ олгодог. Тэгээд дараа нь багшиж яадаг. За тэгээд эхний одоо тэгээд тэрнээс цаашаа бол багшийн хөгжил гэдэг юм хэлдэг. Тэгээд жинхэнэ багш болох одоо үйл ажиллагаанд суралцах, хүүхдтэй харьцаж сурах ингээд маш олон юмд сурна. Тийм учраас багшийн хөгжил бол ингээд ерөөсөө шууд ингээд бэлэн багш гарахгүй.
тийм олон үе шатуудыг дамжиж тэгээ багшийнхаа лиценз эрхийг аваад тусгай зөвшөөрлөө аваад тэгээд одоо багшлах үйл ажиллагаанд оролцоод тэгээд одоо тэр сургууль дээр байдаг юм уу юун дараа байдаг гэдэг үе шатаар эхний 5 жил дараагийн 5 жил ер нь бол одоо судлаач нар явж байгаагаар 5-аас 10 жил багшилж ээж одоо жинхэнэ багшийнхаа одоо юунд орж байна. Жинхэнэ туршлагатай сайн багш болж байна гэж ингэж үздэг. Энэ хооронд бол багш бол эрчимтэй хөгжиж тэр онлын мэдлгүүд юу суралцах ёстой ямар одоо дадлаг чадваруудыг эзэмших ёстой харилцааны ямар соёлуудыг одоо олж авах ёстой багшийн мэргэжил гэдэг нь хүнтэй харилцах учраас маш олон талын үйл ажиллагаа байдаг. Тийм одоо тэрнээс биш одоо хуучин цагт бол яг ерөөсөд багш боллоо чи одоо багш хариуцлагыг бол шууд хүлээлгдэг. За чи багш боллоо одоо ингээд багшлаа. Тэгээд шууд нөгөө суралцаагүй байхад нь дадлагжаагүй байхад нь чадвар олоогүй байхад нь бол нөгөө юмнуудаа шаардаад тэгээд одоо бас олон талын зөрчлүүд гардаг. Ийм л юм байна л да ер нь зах зээлийн орнуудын туршлагуудыг харахад бол тий. Таны номноос бас би харж байсан харахад сэтгэл судлалынхантай сэтгэл зүйч нартай бас ажилласан юм шиг харагдсан тий. Ийм асуудаас оролцсон юм. Багшлах ажил өөрөө сэтгэл зүйчтэй одоо хуучин социализмд миний мэдгээр бол холбогддог байсан. Хуучин туршлагатай багш нар бол аюул сэтгэл зүйч нар болсон те энэ үгээ зайлвал гэртээ нэг ингэсэн юм шиг одоо нэг ингээ харьцчих. Одоогийн багш нар тийм байна. Та өөрөө бэлтгэх ажилдаа оролцож байгаа нь бол заашгүй хариулах хэрэгтэй байна. Яг уу зүгээр хуучин тавьж ирсэн шаардлага хуучин дээр оролцооны байдлууд энэ төр бол зарим талаар ус улирсан юмнууд бол байгаа. Ямар яагаад зарим талаар суусан гэхдээ хуучин бол шаардлагыг чанга тавьдаг. Асуудал бол тодорхой байдаг. Хүний одоо яаж явах ёстой гэдэг. Хүүхд хүмүүжлэг бол багш нар ерөөсөө тэр хүмүүжлийн одоо онлоор явна шүү дээ. Тэгээ коммунист хүмүүжлийн 5 онлоор явна шүү дээ. 5 үндсэн зарчмаар. Тэгэхээр хуучин бол асуудал бол нэг талаас нь тодорхой. Ямар юм хийвэл буруутгав, ямар юм хийвэл зөвдгөв. Тийм ээ? Ажилдаа хэдэн цагтаж хөстэй нэтрэгээд л одоо бүх юмнууд бол ингээд нэлээд тодорхой байлаа шүү дээ. Гэтэл энэ чөлөөт одоо бол манай чөлөөтөр гэдэг суралцагчд маань чөлөөт. Багш нар маань одоо харьцангуй чөлөөтэй усуучтай юм чинь. Тэр янз бүрийн юмнууд хязгаар байлгүй яг тэр соёл одоо ёс зүй, хууль нь хязгаарлагдана. Гэхдээ харьцангуй чөлөөтэй. Тийм учраас тэр чөлөөт улсуудын одоо хоорондоо харилцаа гэдэг ингээд нийгэм чөлөөтэй ардчилсан ийм тогтолцоонд орохлоос бол зарим тийм шаардлагууд бол суларсан. Үнэхээр одоо суларсан жишээлх юм бол одоо тэр хүмүүжүүлэх гэдэг шаардлага бол харьцангуй одоо сулбалсан. Тийм ээ. Тэгээс ч гаргаахгүй. Хуучин бол ерөөсөө коммунистлоо тэр зарчмуудыг л хэрэгжүүлж явах хэрэгтэй. Өнөөдөр ч тэр сонголттой зарчмуудаа л хэрэгжүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгээс би одоо бодсноор хүүхдээ хүмүүжүүлчихнэ гэвэл тэр үеийнхэн төвхтэй асуудлууд гарч ирж шүү дээ. Тэгвэл өөрөө маш чухал асуудал энэ чинь сэтгэл зүй асуудал гэж. Нэгэнт одоо хүнтэй харилцаж байгаа. Тэр тусмаа одоо бага насны хүмүүстэй харилцаж байгаа учраас бол тэр сэтгэл зүйн асуудлууд, харилцааны асуудлууд ялангуяа ерөөсөө одоо энэ сургалтын онлууд маань өөрөө тэр хүний суралцах таны мэдгүй онлуудаар үнсэж яадаг. Тэ? Одоо бид нэр жишээлх юм бол хуучин цагт бол тэр behaviorism гэдэг ер нь бол одоо ингээд давтсаар байгаа, оролдуулсаар байгаа сургадаг тэр зарчим үндсэндээ нэрхэж явлаа тийм ээ. Одоо бол тэр мэдлэг бүтээх зарчим гэдэг, конструктивизм гэдэг мэдлэг бүтээх зарчим. Юу гэхлээрээс багш суралцагч хоёулаа хамтарч мэдлэгээ бүтээх. Мэдлэгээ бүтээхтэй бол гол нөгөө бүтээгч маань хэм бөхтөрөөс мэдээж хэрэг суралцагч маань мэдлэгээ өөрөө бүтээн. Тийм учраас бол багш суралцагч хоёр бол хэний ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Үүргээ хавааж өгөх ёстой. Багш бол ямар үүрэг одоо суралцагчтай түрүү өөрөө хэлсэн шүү дээ. Одоо багштар бол хамаг ачааллууд оногдгоо биднийг одоо сургаж хүмүүжүүлэх ажил бол багштар байсан гэж. Үнэхээр тийм байсан. Одоо өнөөдөр бол энэ үүргийг тодорхой болгох асуудал чухал болж шүү дээ. Суралцагч ямар үүрэг гүйцэтгэх ёстой. Багш ямар үүрэг гүйцэтгэх ёстой. Багш бол мэдлэг бүтээх үйл явцыг өдөрдөг. Тийм учраас бид нар нөгөө багшлахын менежмент гэдэг бас нэг юм санаа оруулж ирээд байна л да. Тэ? Тэгэхээр багш бол зөв суралцагчийн мэдлэг бүтээх үйл явцыг дэмжих, туслах, тэрнийг одоо хөтлж явах, өөрөө үлгэрлэх ийм одоо олон талын шинэ үүргүүд багшд бий болж байна л да. Тэгээж бид нар бол бас энэ дээр нэг зүйлийг зүгээр хүндэд яри зүгээр энэ бол хүндэж ярьж байгаа л асуудал. Эргэцүүлэн бодоход манай багш нар суралцагчид эзэгчүүд эргэцүүлэн бодоход нэг хэрэгтэй зүйл өөр нөхдөс багш суралцагч хоёр одоо хариуцлага авах. Хэний юу хариуцчих хэвчтэй.
Энэ одоо юунаас нэр үнэхээр одоо мэдлэгээ суралцагч бүтээдэг юм бол багш одоо юуг нь хариуцах хэрэгтэй. Суралцагч юуг хариуцах хэрэгтэй. Зүгээр бүдүүлгээр би маш бүдүүлэг жишээ авъя. Би одоо жишээлх юм бол ингээд суралцагчийн одоо нэг тодорхой юм суралцъя гэхэд багш бол одоо гадна талаас нь за сэтгэл зүйн талаас нь нөлөөлөл өгөхөөс биш бол одоо яг тэр хүнд бол өөрөө хийгээд одоо хийж байгаа юм шиг тэр хүнийг орлоод одоо хийх юм бол байхгүй шүү дээ. Тийм үү жишээлх юм бол одоо яадаг ч юм одоо ингээд ямар нэг юм нээгээд тэгэл одоо дотор л ингээд юм их ямар ч бололцоогүй нөгөө хүн сурах хэрэгмжлгүй байхад бол багш бол одоо тэрнийг хөдөлгөх залж болоодох юм хийн өгөхөөс биш бол хамтар тусал дэмжигэл ажиллагаанууд хийн өгөхөөс биш бол яг өөрийн орлоод хийх юм бол их төвхтэй ийм учраас гол оройл тоглож байгаа нөгөө суралцагч маань одоо өнөөдрийн онол бол тийм одоо ондор бид нар явж байна л да. Яг тэндээс гаралгаа гарч ийн л да. Одоо эцэг эхчүүч нь манай ээж мэд ч гэсэн манай хүүхч юм ярьдаг. Одоогийн багш нар юу заадаг юм. Хүмүүжил байхгүй, улсрал байхгүй гэдэг том толгойлол гэж яхаар энэ систем нь өөр болцсон байх ойлголт байна. Тийм систем нь өөр боллоо, онол өөр боллоо. Тийм ээ. Тавьж байгаа одоо үйл ажиллагааны арга барилууд өөр боллоо. Жишээлх юм бол одоо бид нар ингэж штэ. Дээд боловсралтай улсуудын за би дээд боловсралтай жишээ аваа. За дунд боловсралч ялгаах. Боловсрал ажил төвшин ч гэсэн. Одоо маш их голгож штэ нийгэмд. За энэ бол үнэхээр голгож байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Энэ бол бид нар боловсруулалтын үйлчлэгийн чанарыг сайжруулах гэсэн үг. Нөгөө талаас бас л түрүүний нөгөө хүлээлттэй адилхан. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд сургууль гэдэг бол сургууль боловсрол гэдэг бол тийм хязгааргүй зүйл биш байхгүй. Ерөөсөө тэр хүний одоо нэг хүссэн болгоныг ингээд биелүүлжэд нөгөө хүн бол асар их юм өсчээд угаасаа боловсролын тэр эрэлт хэрэгцээ гэж нэг хоёр юм байна. Боловсролын хэрэгцээ гэдэг бол хүнд хязгааргүй. Жишээлх юм бол би одоо багангийн сурагч байлаа ч гэсэн Харвардд очиод сурчхал тийм тэр хүн дотор одоо явж байгаа шүү дээ тэр хүн. Тэгэхээр энэ чинь бол тэр хэрэгцээ байхгүй тэр. Өшөө зүгээр одоо тэр боловсролын өмнөх шатныхаа өмнөх шатанда боловсролчныг сонин бол өмнөх шатаа үйлүүлээ дараах шатанда явдаг ийм нэг юутай л да. Өмнөхөө сураад дараахтаа сурдаг. Тэрнийг заавал ингээд бүр ингээд цаг хугацааг нь өнгөрөөнө гэсэн үг. Тэр нөгөө товчлоод сурж болно. Тэглээрээс бол тэр боловсролын үйлчлэгээний тэр юунаас бол хөмсөд бол юу хүлээдэг вэ гэхээр тэр дээд юуг нь хүлээгээд байдаг. Гэтэл нөгөө сургуульч нь тодорхой хугацаанд сурж байгаа, тодорхой төлбөр төлж байгаа, тодорхой боломж байж байгаа. Тэр боломж дотроо л тэр юм олох хэрэгтэй. Төлбөртөө тохирсон, хугацаанд тохирсон, өөрийнхөө чадамжид одоо тохирсон тэр л одоо үйлчлэгээ үзүүлээд гаргана. Гэтэл бол цаана бол нөгөө хүлээлт хэрэгцээ өндөр байгаад байдаг. Энэ хоёрын дундаас асар их шүүмжил гардаг. Энэ бол зөвхөн манайд ч байдаг асуудал биш юм шиг байлээ. Тэр төрлөг үзэж байгаа эцэг эхчүүд та бүхэн бас ойлгох хэрэгтэй болж байна. Би бол дөнгөс айл ойлгож байна. Ер нь бидний хүүхдээс нь хуучин үе шиг багш бүх хариуцлагыг үүрхээ болцсон, тийм ээ? Одоо хүүхэд бол багштайгаа өөрөө хийх ажлаа хувааж авдаг болсон юм гэхээр бид нөгөө багшийг энэ багш одоо юу зааж ийнэ гэхээс илүүтэйгээр хүүхдтэй бас нэг хариуцлагын заавал ойлгуулж оногдуулж өгөх шаардлагатай болж байна да. Тийм үндсэндээ тийм ээ. Жишээлх юм бол өөрөө одоо ингээд юу вэ штэ. За нэг тодорхой тооны аргад сурах гэж. Тийм тооны арга одоо нэг юмд сургана гэдэг ингээд. Тэгэхээр эндийг бол манай эцэгчүүд бас сайн ойлгох хэрэгтэй юм л да. Ер нь бол өөрөөр хэлбэл багш нар ингээд юмнаас цухтагаад ухраад байгаа зүйл биш. Угаасаа тийм хичнээн одоо сургая гэдэг яхад нөгөө цаад хүн тэр хүнийг орлот тоглох боломжгүй байхгүй юу? Нөгөө хүүхдийг багш орлот тоглох. Өөрийнх нь оронд ороод бодлого нь бодоод өөрийнх нь оронд ороод тэр юмыг сурчиж болдгоо. Арсын одоо нөмрөөд явна гэдэг юу ч гэдэг одоо ингээд тэр хүний оройлд ороод тоглолцож болохгүй. Нөгөө сурах юм маань нөгөө хүн дээр байдаг. Тэрнийг л бид нар сайн ойлгох. Тэрнийг л би хэлээд байгаа байхгүй. Тэрнээс биш багш бол хийх ажлаасаа хураад за одоо ерөөсөө энэ бид нар нөгөө энэ хүн өөрөө сурах хэрэгтэй гэсэн тийм зүйл биш. Хоёулаа хамтарч хийх, хувааж хийх, ажлаа одоо зөв одоо яа хариуцлага одоо зөв оновчтой одоо яах тэрнээс биш багшийг бол одоо ухаана гэсэн зүйл. Харин ч одоо давшилтай, харин ч одоо тэр туслаж дэмждэг, хөтэлдэг, чиглүүлдэг, хамтарч ажилладаг тэр юм олон сайжруулах систем л да. Тэгэхээр за хуучнаас бол шал өөр болсон байна. Шал өөр. Жишээлбэл хуучин бол одоо багш бол дарга маягтай байлаа шүү дээ хүүхдийн.
өдөрдөг шүү. Гол өдөрдөг шүү. Тэгэхээр энэ хяналт тавьдаг. Одоо бол хамтарч ажилладаг. Тэгээ хамтарч ажилладаг. Тэрний хүүхдтэйгээ хоёр тэр хүүхдтэй надтай хамтарч ажиллах тэр ирмэлзлийг төрүүлэх. Тэгээд тэр хүсэж байгаа зүйлийг одоо хүсэж байгаа зүйлд нь хүргэх, хөтлж явж хүргэх. Тэгээ таны энэ номыг би анх харчаад ардчлал зах зээлийн орчин дэх багшлахын онол практик гэсэн энэ өгүүлбэр үнэх гайхсан л да. Нөгөө багшлах гэдэг маань ардчлал зах зээлийн онолын үуч бас өөр гэдэг юм болов. Зах зээлд орохоор өөр болчт юм болов. Уг нь бол одоо юу гэдэг хүний эзэмших ёстой суурь боловсролыг зах зээлийн үуч ямар үуч адилхан эзэмшүүлмээр юм гэсэн одоо санаа гарч их шиг байна. Биднээс чинь ийм л бүр хамгийн нэг энгийн юу вэ? Бид нар жишээлх юм бол хангаад амьдарч игээсэн. Тэгж говьд нүгэд очлоо. Амьдралын хоёр өөр орчин тий. Говийн боловсрол зэрэг говьд очиод говьд нүгэд очлоо. Тэгээ нөгөө хангаад амьдарч исэн сэтгэхгүй хангаад амьдарч исэн арга барилаараа говьд амьдарч болохгүй болдгүй байна л та. Ягаад тэр хүүхдэр би хүүхд төргөө хөдлөөд одоо говьд очиод хүртлгээ очиод түлээнд явна гэвэл тэнд ч ямар түлээ байхгүй те аргаар түлхээс өөр арга байхгүй. Тэгээ чинь нөгөө амьдралын арга өөрчлөгдөж шít. Тэгэхээр тэрнийг дагаад бас сэтгэхгүй өөрчлөгдөнө. Тэрнтэй адилхан энэ зах зээлийн орчин бидний одоо туулж өнгөрүүлсэн коммунист нийгэм хоёр бол яг ийм амьдралын хоёр өөр орчин гэж ойлгож болох юм л да. Тэ хоёр өөр аргаар амьдардаг. Нэг нь тэрч битгий хэл бүр зарим одоо гол юмдаараа бол эсрэг тесрэг тийм ээ. Нэг нь бол хувийн өмчийг эрхэмлж яхад нөгөөх нь бол хувийн өмчийг үүсгдэг. Ийм хоёр тэрнээсээ үүсээд одоо ингээд хоёр өөр орчин болж идэг. Тэгэлээд нөгөө төрүүний адилхан нөгөө багшлахад бол суралцахад бол нөгөө хангаад амьдарч байсан аргаараа говьд амьдарч болдгүй шиг нөгөө коммунизмд байсан аргаараа нөгөө зах зээлд явж болохгүй. Энээс болоод асуудал гарч ирж байгаа байхгүй. Хувийн өмчгöd ирэхээр одоо би хаяа хүүгийн сургууль дээр очив. Тэгээд бас ганц нэг сонь юм сонсч байсан л дээ. Би төлбөрөө төлцсөн юм шиг хичээлдээ сууна уу юу? Багшид ямар хамаатай гэдэг. Яриа гарч ил байсан. Бидний төлбөрөөр та нарыг цалинжуулдаг шиг багшаагаа загнасан хүүхд гарч ил байлаа. Тэ? Сурахгүй хоёр нь миний их. Эндээс сурахгүй гарсан ч та зовхгүй би өөрөө л амьдрын штэ гэсэн яриа гарч ил байлаа. Нэрээ сэтгэлгээ одоо их өөрчлөгдөж байна. Тэ? Тэгэхээр багш нар энд дасан зохицол хэрэгтэй болно. Тэгээ энэ бол юу юм л да? Энэ бол нөгөө миний хэлээд байгаа нөгөө чөлөөт иргэн гэдэг асуудал байхгүй. Чөлөөт нөхцөл бид нар өөрөөр явах хэрэгтэй гэж. Тийм ээ? Хэдчнэн чөлөөтэй байлж гэсэн миний ирэх бол нөгөө хүний ирэхээр хязгаарлагдчихдаг тийм ээ? Тэглээс тэр хүн тэр сургууль дотор орсон бол тэр сургууль дотор байж байгаа тэр бусад одоо хүмүүсийн эрхийг бас хүндэх хэрэгтэй. Тийм ээ? Тийм учраас тэр нэгдүгээр хуулийг авилуулах хэрэгтэй. Сургууль дотор яаж явах хэрэгтэй, суралцагч ямар байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол ёс зүй байна. Ёс зүй асуудлууд байна, тийм ээ. Гуравдугаарт бол ёс суртахууны асуудал байна. Тийм ээ, багшаагаа одоо манай чинь багшаагаа яаж одоо хүндэтгэж явах, багш суралцагч ямар харьцаатай явах хэрэгтэй гэдэг ёс суртахууны уламжилт харьцаанууд байна. Эдгээр чинь тэр хүний үйл ажиллагааг хязгаарлаж тэрнээс үүс одоо хээр одоо нэг тийм юм шиг тийм нөгөө багш нар чинь харьцсан гэхээр бас хэцүү юм аа. Багш нар чинь зайлуулыг тэгсгээл тааруулаад тэгэл нэг том даргын хүүхд багшлах, нэг урлагийн гишүүний хүүхд одоо манай хүүгийн сургууль мууруулахын чи яасан ч айхтар том хүний хүүхдүүд байдیں۔ Тэгэл нэг их том хүүхдүүд. Тийм. Тэнд бол нэг юм гарч ирж байна. Тэнд бол хоёр талын асуудал байна. Багшийн талаас нь ярих юм бол багшийн одоо энэ шинэ бас нэг шинэ ойлголт үнтэй зах зээлд орж иж байгаа багшийн хошуучлах чадвар гэж. Суралцагчийн хошуучлах чадвар. Тэр хошуучлах чадвар бол олон зүйлээр тодорхойлогдно. Өөрөөр хэлбэл бол суралцагч хараал багшаагаа хүндэтгдэг. Өөрөөр хэлбэл тэрэнд одоо загнаад, хууль дүрм уншаад одоо ингээд гомдоод ингээд гүгээд явгүй. Тийм ээ. Багш бол энэ багшаа хүндэтгээд аргагүй одоо дагдаг. Энэ бол тосмоо. Энэ чадварыг багш нар эзэмших хэрэгтэй байхгүй. Олж авах хэрэгтэй. Зүгээр эзэмших биш. Бүр олж авах хэрэгтэй. Энэ бол багш хамгийн чухал зүйл. Энийг бол юугаар одоо хувийн шинжнээр оруулж байгаа олон хүчин зүйлүүд бий. Хувийн шинжнэр дотор хамгийн түрүүнд бол ажиллаад чадвартай хийх явдал. Зөв харилцах явдал. Мэдлэгтэй байх явдал, чадвартай байх явдал тийм. Ийм олон хүчин зүйлүүдийг өөртөө багш шингээгсэн байх юм бол шав өөрөө аянда багшаагаа одоо дагд. Бид нар одоо ингээд нэг удирдагчийг юм уу нэг хүнийг ингээд
дагдаг нэг хүнд нэг тийм хүний нэг баг зүүн савын шихуу нэг юм байна шүү дээ. Бид одоо ингээд анх танилцааг уусууд ингээд байж яснаа. Тэгээ н 2-3 цагийн дараа хэн нэгийгээ дагдаг тий. За энэ за Гуанзан дэв гэдэг чинь тийм ээ. Гуанзан дэв өгөх чинь өгдөрөл талталт тийшээ өвчтгөө харж байгаа нэгийг хүнийг дагаад дараа 3-4 хоносны дараа бүр одоо бүр дагдаг болоод тийм ээ. Нэгийн хүн гараад ирдэг шүү. Тэрийг нөгөө хүний хошууслах чадвар гэж байгаа байхгүй. Энэ бол нөгөө манлайл гэдэг өнөөс өөр ойлголт. Яг ийм чиглэлийн сургалтанд багш энэ чадварыг багш өөрөө хэлэх юм бол тэр хүүхдүүдийг дагуулаад тэр хүн дагуулаад өөр гонцон лаваа өвчиж чадчих шүү дээ. Тэр хэсэг бүлэг хүмүүсүүдийг саяшин танилцсан улсуудыг тэрэн шиг багш хүүхдээ ингээд өөрөөрөө хөтлөөд явдаг. Энэ чадвар бол хамгийн чухал байгаа байхгүй. Энэ чадвар сул байгаа учраас бол энэ чадвар сул байгаа учраас бол нөгөө улсууд чинь тэр одоо яг чөлөөт байдал гарч ирээд ш. Тэрнээс биш одоо захиргаатад тэр хүнийг бол юунд оруулна гэдэг нь нэг л ганцхан өчүүх арга. Тэр ганцхан өчүүх арга. Одоо чи ангидаас бүртгэн инээтрэ гэдэг үлээсөө тийм хомстмол хязгаарлагдмал арга. Гол одоо дуусахгүй хязгааргүй одоо арга бол багш өөрийгөө боловсруулах, өөрөө хөгжих, өөрөө дагуулж явах, хэрэгцээг хангах, хамтарч ажиллах. Энэ л хамгийн чухал. Энэ чадварыг хөгжүүлэх сургалт их сургалт. Тэгэл энийг бол бид манай бүх багш нар одоо энэ эзэмшгийн төлөө багшийн хөгжлөгээд одоо нэг номерын одоо сургууль багш нарын хувьд бол ингээл хаач яваад очсон багшийн хөгжил гэдэг асуудал нэг номерт гараад ирж шít. Энэ бол манай нийгэм бол энийг ойлгож гэлж байна одоо. Багш өөрөө хөгжих. Тэрээс биш одоо намайг нэг боловсруулах яамч байдаг юм хаач байдаг намайг хөгжүүлээд өгнө гэхээсээ илүү өөрөө хөгжих тухай асуудал. Ингээл эндээс бол ийм олон асуудлууд ингээ гарч байгаамаа. Шинэ нөхцөл гэдэг маань бол хүүхдтэй ажиллах хэцүү гэдэг бас ялч ойлгоод байна. Би бас Монгол сургуульд 4 жил багшилсан. 4 жил ч үлээ 5 жил ч үлээ багшилсан. Тэгээд сургууль солилцоогоор их сургуулийн багш нарыг авчиад бага ангид 2 дугаар ангид ч үлээ авчиад нэг өдөр сургууль солилцоо багш нарын хөтөлбөр шиг юм гарууд. Тэгээд хүүхд гэдэг чинь юу ч хашираад загнаад ангиар нэг хашираад нам загнаад суулгачихад 1 минутын дараа нэг хашгирал загнууснаа мартчихдаг тийм хүүхд чи аягүй хэцүү. Тэгэхээр миний ойлсноо би багшийн тухай ярих гэдэг нь багш өөрөө их мундаг байж ижил тэрийг л гаргах юм байна асуудал л да тийм. Тэр нөгөө нэг шатны багш нар чинь бол өөр арга барил харин тийм л тийм. Тэгээ энэ дотроос бол хамгийн хүндэтгэлтэй хандуустай тийм ч учраас бид нөгөө нэг багангийнхаа багшийг ерөөсөн мартдаггүй шүү дээ. Хамгийн их одоо ингээд сэтгэл зүрхэн дотор явж байгаа багангийн багш байдаг шүү дээ бидний. Миний л хувьд лав. Тэгэлэрээс бол тэр багангийн багшийн тэр ажлын арга барил бид нар бол очиод тэр багнаасны хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй шүү дээ. Яг тэр хүүхдүүд сэтгэхүйг нь ойлгохгүй. Тэгээ дороо айгүй амархан уурч үрдэг юм уу, залхдаг ч юм уу, шантардаг ч юм уу тийм. А гэтэл багангийн багш бол тэр цөхрөлтгүй тэр хүнийг дагуулж явдаг тийм. Баг насны хүүхдүүд хөшөөслөх чадвар ихтэй байхгүй тийм. Цэцэрлэг бас ялгаагүй. Бид нар бол багш жинхэнэ цэцэрлэгийн багш, багангийн багш нар бол хамгийн одоо мундаг багш нар шүү дээ. Би тодорхой гэж бодож байна. Тийм. Та зүгээр энэ нэвтрүүлэг чухалаараа нэвтрүүлэлт орж иж байгаа баг багш нар төлөөлж орж иж байгаа анхны хүн болж байгаа. Тэгэхээр бас танд хэлбэр ярмаар юм байгаа л баг. Жишээлбэл энэ олон багш нарыг төлөөлж чинь за тэгээд багшлагын менежмент гэдэг юмыг анх удаа гаргаж ирлээ гэд бас нэг секцэнд орууллаа гэд бодоход та ер нь зүгээр одоогийн багшлах системийн боловсролын яамд хариалагдаж ажиллахад ер нь бас нэг нэлээд бохомдож явдаг нь юу вэ? Бас нэг сөрөг асуулт байх хэрэгтэй байна. Тийм. Яг багш нарт одоо ингээд манай боловсролын системд бол ингээд асуудлууд байна. Тэр асуудлууд байлгүй байхаас ч өөр арга байхгүй. Тийм одоо ягаад тэр хүүхдээс нь одоо хэрэглэгчдийн хэрэгцээг бид нар хичнээн одоо би сая тэр онлын үүднээс тайлбарлаа ч гэсэн амьдрал онл хоёр ч ялгаатай шүү дээ. Яг би ерөнхий зарчмаар нь тайлбарлаж байгаа боловч энэ чинь бол амьдрал бол тэр улсуудын одоо шаардж шахаж байгаа бол зөв яагарахгүй. Тэгэхээр энэ хоорондоос бол боловсролын олон асуудлууд гарч байна л да. Юуны дөрөнд бол одоо энэ тэргуунд бидний тавьж байгаа юм бол багш нарын өмнө тавигдж байгаа асуудлууд боловсролын үйлчлэгийн чанарыг дэвшүүлэх. Таны ярил тэр боловсролын үйлчлэгийн чанарыг аюух гэж. Тийм, боловсролын үйлчлэгийн чанарыг л одоо бид нар дэвш. Бид нар чинь хүмүүсүүд үйлчлэгээ үзүүлж байгаа улсууд болохоос хүмүүсүүдийн одоо дарга нь юм уу, цэрэг нь юм уу тийм зүйл биш шүү дээ. Одоо би ийм боловсролын үйлчлэгээ авмаар байна гэсэн тэр нэг хүний хүсэл тэрэн дээр тэр нийгмийнхэн за нэгдүгээр ангийн хүүхэд бол нэг ийм байх ёстой, хоёрдугаар ангийн хүүхэд бол нэг ийм байх ёстой гэдэг нэг нийгмийн баримжаа шүү дээ бүх. Энэ хоёрыг л одоо зөв одоо
хангахын үүднээс энд л одоо сүүлчилгээ үзүүлэхийг багш нар зорж тэр үйлчлэгээ сайн үзүүлэх хэрэгтэй юм л да. За тэгээд бидний хувьас бол тэгээд энэний тулд бол өөрийгөө хөгжих нэг асуудал гараад ирэн тийм ээ өөрөө хөгжих юм тийм өөрөө хөгжих. За тэгээд мэдээж багшийн хөгжилд бол одоо тэр засгийн газар орон нутаг сургууль мөл мэдээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй л дээ. Энэ дээр бол анхаарал тавих хэрэгтэй. Одоо одоогийнхоос илүү анхаарал тавих хэрэгтэй бүр. Тэгээд энэ дээр бол одоо төвлөрч анхаарал тавих хэрэгтэй юм л да. Тэрнээс гадна бол яг бас өнөөдөр бол нэг ямар юм байдгийг бэ багшийн одоо амьдрал бид нэг ороо явж байхад багш хүний хөдөлмөр гэдэг бол бас тийм амаргүй. Ягаад гэвэл оюуны хөдөлмөр учраас тэгээ оюуны хөдөлмөр гэдэг чинь ингээд жоохон анхаарал суулраа. Жишээлбэл би одоо ингээд аргэрдээ нэг асуудалтай байх юм бол тэр өдрийн хичээл бол төдийлэн сайн явахгүй. Тэгээ ерөөсөө нөгөө хичээл маань угсаа явахгүй. Миний одоо нөгөө хүүхдүүдтэйгээ харилцаа одоо гарч ирч чадахгүй. Тэгээ нэг юм хүндий донголцсон ийм байдалтай байна. Тэгэлээс энэ дээр бол тийм одоо проблем багтаа байх хэрэгтэй. Яг проблем асуудалгүй байна гэж байхгүй л дээ. Тэгээс энэ дээр зүгээр сүүлийн үед багш нарын дунд ингээд бидний одоо шавнар семинар дээр бид нар ингээд ярьж байгаад одоо яригдаад байдаг асуудал бол багш нарын цалингийн асуудал бас яригдж байна л да. Тэгээ одоо цалин бол хайцсангүй одоо баг боллоо. Ягаад тэр өдрөөс энэ бол нэг үе бол бас боломжийн хэмжээнд бас байсан нэг одоо инфляц өсчлөө шүү дээ. Мөнгөний ханш өсөлтөө бол Хүнд сайхан мэдээ нь бол төрийн албан агчдын цалин 50% нэмэгдэж байгаа гэсэн хууль гарах гэж байгаа шиг байна. Энэ бол бас сайхан мэдээ болох бах зөв хүртээмж нь ямар бахын үн хэзээ өсөх юм те. За тэгэхээр дараагийн энэ удаагийн нэвтрүүлэг цаг маш бага тантай бол аюух ярих юм байна. Үнэхээр ярих юм байна. Тэгэхээр таны дараагийн удаа бас шуулаар нэвтрүүлэлт Монголын боловсролын тухай асуудлаар оролцоосоо гэж хүсчээд ирсэн маа. Сонгуулийн үеэр Монголын боловсролыг анхаардаг их олон улс төрчд гараад ирдэг. Тэр үед би таны голоор яриасаа гэж хүсэж байна. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгээр шинжлэх ухааны доктор профессор боловсролын их сургуулийн боловсролын удирдлагын техник мэдлэгч Чагнагийн Пүрүдөржгаа оролцсон оролцлоо. Таны цаашдаа ажил өндөр ажилласан. За баярлалаа.